Нөгөө ирсэнд баярлалаа маань нэвтрүүлэгт оролцож байгаад. Баярлалаа. Тийм. Өнөөдөр манай үзэгч нар ерөнхийдөө гарааны бизнес яаж хийх вэ? Тийм. Бизнес гэж юу юм? Янз бүрийн салбарын төлөөллүүдтэй миний одоо ярилцж байгааг сонсож байгаа бах тийм. Их сонин салбраас ярилцж байна л да. Би бас яг бүжиг гэхээр сайн мэдгүй. Урлаг талаас нь ч мэдгүй. Бүжгийн бизнес бас яаж явагдгийг, бүжгийн брэнд яаж бий болтгийг мэдгүй. Тэгэхээр Амир гээд Dance Club гээд байгаа тийм. Энэ Амир гэдэг брендийн талаар яриач. Яг хаанаас гарч ирв? Энэ яг компани юм уу, юу юм бэ? Амир бол бид нар төрийн бус байгууллага. Яг үндсэн бид нар 5 гишүүн байдаг. 2011 онд анх зүгээр айгүй олон бүжгэлдэг залуучууд байсан тэр үед хобби төвшөндөө. Тэгээ бид нар ингээ хамгийн сайн гэсэн залуучуудаа нийлүүлээ. Бүгдээрээ жоохон өөр юм зорж хийя. Энэ төвшөндөө байгаад ах юм. Тэгээд Амир гэдэг үг маань яг хүмүүс бол зүгээр дөрвийн тоог нь аагаар уншаад Амирыг уншиж байгаа юм. Тэрнээс бол яг жинхнээсээ Aim for Revolution гэж байгаа байхгүй. Хувьсгалыг онилдог, хувьсгалыг л хий гэж зорьсон хүмүүс. Ягаад тэгэхээр бидний анх бүжиглэж байгаа рэп бүжиг гэж амар од байсан. Санаж байгаа бол нэг одод болох хүслээр амар том тэмцээнүүд болдог. Тэгэл хүмүүс рэп гэдэг. Гэхдээ дэлхийд рэп гэдэг бүжиг ерөөсөө байдаггүй. Чууд өөрсдөө юм гаргаж ирсэн. Тийм үү. Тэгэхээр энэ бүх зүйлээс хувьсгалыг хий бүгдээ гадаадад юмнууд хөгжиж явахад ягаад Монголд хөгжихгүй ингээ бид хуучинтайгаа наалтаа суугаад байх хэрэгтэй. Бас тэр хөгжлийн түвшингээ нойртуулъя гэдэг Aim for Revolution гэж нэг 5 залуу нэгдсэн. Тэгээд замдаа мэдээж бас ганц хоёр хүн маань орж гарч ирсэн, хүн нэмэгдэжсэн. Тэгээд одоо нэг 2015 онд яг бас нэг 4-5 жил явцсан. Тэгээс хүмүүс жоохон таньдаг болж эхлээд бидний анх байгуулагдсан зорилгоос одоогийн зорилго хүртэл ингээд асар том болоод өөр цаг хүрээт болоод ирж байгаад би бол аягүй баярлж байна. Тиймэрхүү юм да. За. Гэхдээ Амир гэж ярих нь зөв эсвэл A for Revolution гэж ярьсан зөв? Зүгээр Амир гэж чинь тэр нь аягүй амар. Тэгээ сая одоо Хүннү Music Festival дээр очсон. Танаа бас залуучууд бүжиглж явах шиг байсан. Unitel рекламыг үзэж जैन танаа залуучууд бас бүжиглж байгаа харагдах юм те. Энэ яг юу болоод байна? Одоо хаагур бүжиглээд байна. Энэ жилийг би бас аягүй гайхаад байгаа маа. Бид нар бас нэг тууштай хийжсэний үр дүн гарч ирж магадгүй. Манайханд ингээд нэг зүйл ингээд мод болоод тарах ч юм уу тэгэхээр бас маш хүчтэйгээр ингээд жоохон туйлшрах маягийн тардаг өнгө аястай байдаг. Тийм болохоор бүжиг бол бас нэг айдас байгаа. Арай хитрхи их юм дээр ороод байна гэж. За. Юу чат байна уу? Эсвэл юу гэдэг панч байна уу? Эсвэл одоо ингээд PC мол реклам уржиг дээр хийгдээд дуусчихна ингээл амар их зүйлүүд зөвхөн бүжгээр яваад байгаа. Тэгээд яг 14-15 он зөвхөн фитнес гэх хүн болгол төмөр үргэжсэн шүү дээ. Тэгээд ингээл зумба фитнес бол фитнес шүү дээ. Төмөр өрхөл фитнес гэж ойлгоцсон баг. Яг тэр шиг залуучуудын төлөөлөл гэхээр л одоо баг бүжгэлдэг залуучууд болчиход үлдээ нэг хүчин амтагдсан. Тэгээд энийг болохоор яг нөгөө нэг хүмүүсийн бодож байгаа хямрал гэдэг зүйлтэй давхцуулаад бодонгууд юу гэхээр үндэсний үйлдвэрлэгч нар айгүй сайн явж байгаа. Тэрийг бодонгууд мэдээж ундаа пивний хүмүүс айгүй сайн явж байгаа. Ундаа пив хий эргэлдэг бай, бүжгэлдэг хүмүүс, үсэрдэг хүмүүстэй ингээ холбогдоод яг 15 он бол бидний хувьд айгүй тийм нэг юм тесрэлт маягийн гарч ирэх өөр хүмүүс нөлөөлж байгаа тийм хөлжил байна л да. Айгүй их баярлж байгаа. Бэлгшээж байгаа. Надад бол тэгж харагдаад байна л да. Одоо жишээ нь Амир гэдэг энэ үгийг харахаар надад бол нэг тийм брэнд харагдаад байгаа байхгүй юу? Бараг л одоо би эсвэл илүү сурчлагаанаас танаа одоо залуучуудыг олж хараад байна уу те? Надад юм брэнд бараг нэг юм цаана бүтэн продакшн яг ингээл компани зохион байгуулалтад явдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг цаана юу гэдэм бэ? Амирын цаана. Цаана сэтгэл зүрхээрээ бүжиглээд явж байгаа хэдхэн залуучууд л байгаа. Бид нар бол тийм амар том оффистэй амар тийм бизнес план дээр гаргаад самбар дээгүүр юм бичээл тэгж амар юм ядаггүй яг юу хүсэж байгаагаа хийгээд явж байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ бас бусад залуучуудаас арай илүү төвшөнд арай жоохон өөр төвшөнд бас байсан болохоор ч юм уу. Миний бодлоор бол тэр амар бизнес план дээр зүгээр сэтгэлгээнийхээ төвшөнд арай өөр байсан болохоор брэнд болоод гараад ирсэн юм шиг байна. Гэхдээ 15 оноос бол маш их зүйл хичээж байгаа. Юу ихээр хамгийн ихний 15 он гараад шинэ жилийн халтуруу дуусаад суугаад 1 сар бодож байгаа зориглоод орсон юм 80 саяын зээл аваад шууд студиуд заслана гэж орсон. Тэгээд зээлтэй байна гэдэг бол угаасаа амар хэцүү. Зээлтэй хүмүүс бол мэдэрч байгаа хүмүүс сунж эхэлдэг. Тэгэхээр яг тэр процессыг одоо бүгдээ даваал яг явж байгаа залууны хувьд. Тэгээд гол нь энийгээ хийгээд үргэлжлүүлээд яваад энэ болон залуучууд өөрсдийг авчирч чадна гэсэн итгэл нь байгаа болохоор ингээд хийгээл явж байна да. За. Таны студ хаана вэ? Студ чинь яг Amir Production-д ороод 3 студ байдаг. За. Зүүн дөрөв зам дээр Amir Dance студ, баруун дөрөв зам дээр Dream Big Dance студ, 3 дөрөвдүгээр бол Bad Dance Factory гэдэг 3 бас өөр төрлөөр үйл ажиллагаа болдог студ. Би болохоор яг Amir Dance студийнхаа эзэн нь. Тэгээд манай яг Amir Dance студийн анх манай Amir Production маань байгуулагдчихсан. Тэгээд дараа нь ингээд салбар болоод гарсан гэсэн үг. Amir Dance студ яг нөгөө зээл аваад одоо ингээд жоохон илүү томруулсан. Одоо арай
бусад студиэс өөр системтэйгээр өөр хэм маягаар сургалт оруулж байгаа. Тийм одоо ганц студи юм да. Одоо хичнээн багш нар байна. Энэ данс клубуд дээр. Амар данс студи дээр 20 орчим багш нар. Тэгээд доор 20 орчим хүн дээр нэмэх нь бас манай веб хөгжүүлдэг хүн, давхар бас бичлэг хийдэг хүн. Тэгээд бас айгүй олон хүмүүс цалинжуулдаг гэсэн үг. Тэгээд айгүй олон хүмүүс ажиллаад нэг баг болоод 2015 оноос хичээж байгаа. Тэгээд ер нь жоохон хүмүүст амар энэ бүр ингээд улаан цам мэдрэхгүй байгаа ч гэсэн ер нь үнэртэж эхэлж байгаа гэж найдаж байгаа ш. Тэгээд энэ тэнд амар гэдэг нэр гараад яваад ирэхээр эдгээр бас цаанаа жоохон нэг юм хийж эхэлж байгаа юм байна гэсэн. Гэтэ арайч тийм том самбар мамбар дээр юм шиг рүү ороогүй л байна. Гэтэ ер нь явж байгаа. Гой сонсогч юм те. Өнгөрсөн жил уучлаарай. Ер нь өнгөрсөн жил ч юм уу нэг жилийн дотор хичнээн залуучуудтай бүжиг заагаад явна гэж бодож байгаа бай. Яг үнэндээ сүүлийн 4-5 жилийн дотор миний яг нүүрээ туулж харьцаж амьдралыг нь сонсож бүжиг заасан хүмүүсээ барыг 4-5 мянга. Ягаад тэгэхээр чин Mobicom-ийн B brand орж ирээд бид нар flash mob хийлгэж байна. Монголд хамгийн том flash mob 1000 үнэтэй flash mob хийлгэж тэгээд 1000 үнэтэй нүүр тулах хэрэг гардаг байхгүй. Энийг нь бүрчлэн заагсан шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн амьдралыг сонсоо бүжиг заагаад ирэхээр ер нь сүүлийн жилүүдэд бол зорилгууд бол амар өөрчлөгдөж байгаа. Бүжиг гэхээ болоод. Тэгээд харьцсан хүмүүсийн тоо бол тиймэрхүү. Нэг сард зүгээр бид нар сургалтын ивент зарлаад юу гэдэг бид нар ингээд эсэлтэй авлаа шиггүй going дардаг хүмүүсийн тоо бол 1000 байдаг. Ивент зарлах гэдэг. Тэгэхээр нэг парины төвшөнд баг ингээд нэг жижигхэн парины төвшөнд 1000 going дараад байдаг тийм болсон гэсэн сүултээ. Тэгээд энэ бол илүү өргөжин гэж найдаж байгаа. Тэгтээ нэг юм туйлшраад ирэхээр нэг өвлөг болчихдаг даа. Одоо энэ одоо боли болоо штэ гэсэн тийм байдлаар биш. Улам ингэж явах тусмаа улам хүчээ аваад яваад ахчих шиг санагдаад байгаа. Яг тэгэхээр энэ олон хүмүүс ирж байгаа чинээгээрээ бас тэр олон хүмүүс нь үлдэж яг одоо юу гэдэг бидний энэ юг ойлгож байгаа болохоор төсөөллийг ойлгоод ийм байж болох юм байна. Ийм хийж чадах юм байна гэдэг гэсэн төсөөл рүү уусч байгаа болохоор. Тэгээд 4-5 мянгаас илүү тэгээд 20-30 мянга гарах байл үү. Тэгээд чамтай ярьж явах зүгээр бүжиг сурах шчээ яг нэг хүмүүсийн амьдралыг сонсож гин гэдэг нь шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ одоо? Энэ яагаад нөлөөтэй гэж? Одоо бидний ярьж байгаа бизнес эдэр чи айгүй том зүйл шүү дээ. Ер нь бол хэр оргийн хүн амир хийгээд байхарч биш. Тэгээд бид нар жишээ нь зүгээр 10 жилдээ ч юм уу их сургуультай байгаа найзуудыг харахад айгүй онц сурдаг хүн байдаг гэсэн бизнес хийгээд амжилттай явж байгаа нэг цөөхөн байдаг ч юм уу. Тэгэхээр бизнес руу орж байгаа хүмүүс нэг юм хэсэг бүлэг хүмүүс байгаа. Гэхдээ тэр төвшөнд хүрч чадаагүй залуучууд асар их байгаа байхгүй. Энийг үзээд бид нар гаргийн шиг сонсож байгаа юм шиг байна. Ингээл эдгээр юм хийгээд би яаж эхлэх гэсэн болоо би хаашаа хинт хандах гэсэн болоо юугаач мэдэхгүй. Тэгээд тэрийг тусалж дэмждэг байгууллага амьдралыг заадаг ч юм уу дэмжиж өгдөг ах ихч байхгүй аав ээж байхгүй хүмүүс тусалдаг тийм ханддаг байгууллага Монголд ерөөсөө байдаг гэж санагддаг. Тэгэхээр амар данс студийг миний бодлоор би бол тийм зүйл рүү зориулахыг амар их хичээж байгаа. Тэрэн дээр гудамжны гэсэн бүх юмнуудыг заахыг эрмэлзэж байгаа. Одоо миний хийж байгаа бүжиг чинь одоо гудамжны бүжиг шүү дээ. Хип хоп соёлын нэг хэсэг байхгүй. Жишээ нь их хотын соёл гэж бид ярьдаг тийм. Гэтэ энэ үгийг бид хаан сонсдог зөвхөн парын рекламнууд дээр сонсдог. Хотын соёлын залуучуудыг өөрч байна гэл. Яг их хотын соёлын цаана юу гэдэг вэ гэхээр хип хоп соёлууд. Яг тэр их хот гэдээ бид нар төсөөлөнгөд өндөр байшин таксинууд харагдаг ч гэсэн скейт унж байгаа залуу хөгжим юм гоё стилтэй залуучуудыг төсөөлөхгүйгээр ерөөс их хотын соёл хип хоп соёлыг төсөөлж болохгүй. Тэгэхээр хип хоп соёл гэдэг үзэнгүүт Монголд хип хоп соёл хөгждөггүй гэхээр үгүй. За юу ихээр хип хоп соёл дотор одоо жишээ нь рэп байж байгаа, DJ байж байгаа, граффити байж байгаа, бүжиг байж байгаа. Энэ дөрвөн зүйл системтэйгээр хаана хөгждөг вэ гэхээр хаач Монголд хизээч хийж хөгжүүлдэг. Хүн болго өөрийнхөө карьерийг авааш гэсэн тэрэн дээр гацчихдаг дараа үеийнхээ хөгжүүлэх гэж боддог. Тэгэхээр би ам бардам хэлэхэд нэг ганцхан зүйл байгаа нь юу гэхээр хип хоп соёл Монгол системтэйгээр хөгжиж байгаа ганцхан газар бол амар таньдаг. Их хотын соёл ганцхан хөгжиж байгаа газар бол амар таньдаг. Өөр хаач энэ талаар энэ сэдвийг ярьдаг хүмүүсийн амьдрал зүв байгаасаа зүв зүг рүү чиглэлээсэ гэж заадаг. Их хот бидний нийгэм ийм системээр тогтдог. Нийтээрээ дагаж мөрдөг хим маягийн ийм чи заавал энэ баригдах албагүй гэдгийг заадаг. Газар би ерөөсөн мэд. Тэгэхээр энээсээ дагаад миний амар данс студийн үнц нь амар брендийн үнц нь бол зүгээр нэг юм жижигхэн юу тийм нэг юм бэлгүүр ч юм уу зүгээр нэг юм хоолны газар хажууд бол маш үнцэнтэй сүнслэг байдлаараас агуулгамжаараас айгүй өөр зүйл гэж байна. Гой сонсогч юм л та яг бизнес би яг бизнес талаас нь ярих гэдэг л та тий. Уучлаарай би яг тэр бүжиг яг хип хоп урлагийг яг тэгтлээ сайн судлаагүй мэдэхгүй болохоор тий. Гэтэ яг бизнес талаас харахад ч гэсэн ерөнхийдөө хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа. Нэг ч хэрэглэгч бүрийнхээ амьдралыг өөрчилж чадж байгаа. Тэдний асуудлыг шийдэж байгаа бүтээгдэхүүн брэнд хамгийн үнцэнтэй болдог тий.
Тэгээ яг энэ утгаараа яг тэгж ойлгоод байна л да. Яг сүүлийн үед харж байгаа ч гэсэн маркетинг гэдэг чинь реклам цацх биш ээ. Маркетинг гэдэг бол нэг ч хэрэглэгчтэйгээ бүр харилцаанд орох гэдэг байгаа шүү дээ, тий. Энэ талаасаа бол танах айгүй тийм хүчтэй одоо холбоотой юм шиг байна л да, тий. Ер нь бол тийм. Хэрвээ одоо бүжиг сурж байгаа залуучийг хэрэглэгч гэвэл тий. Нэг жишээ аваач. Жишээ нь одоо яаж хүний амьдралыг танаа одоо данстууд яаж өөрчилсөн бэ? Нэг залуугийн амьдралыг ч юм уу. Хүүхдүүд нь надтай ирээд амьдрал ярихаас илүү аав ээж нь над дээр ирж уулздаг. За. Миний хүү надаас илүү чамайг сонсдог төөгөө. Аха. Миний хүүд энийг ойлгуулж өгөөч. Аав ээж нь энийг хичээж байгааг ойлгуулж өгөөч гэж аав ээж нь өөрөө хурж ирж хэлдэг. Ха. Тэгэхээр аав ээжийнх нь үгнээс илүү миний үг цэнтэй болцсон гэсэн тэр хүмүүс. Тэгэхээр тэр амар том хариуцлага болчихж байгаа. Тэгэхээр би өөрөө айгүй хэцүү хүн байх гэж хичээдэг. Одоо жишээ нь иймэрхүү жишээнүүд амар их байгаа. Өөрчнө мэдгүй одоо бүр ингээд байнга би хүүхдүүдтэйгээ сургалтанд явж байгаа хүмүүстэйгээ цуг байгаад бүр ингээд нэг юм юу орцсон болохоор яг алийг гэж ярихаасаа мэдгүй юм л та. Гэхдээ ядч л одоо за наандаж л эрүүл мэнд сайн баг те. Хоёрдугаарт тэгэл гадуур тэнэ явж байхын оронд гой соёл сураа те. Тэгж л харж чинь л те. Тий, одоо жишээ нь бүжгэлдэг хүмүүс чинь бид нар юу ихээр хамгийн гол нь одоо шинэ английн сургалтыг бид нар авч үзээ л та. Бас бизнес шүү дээ. Тэнд юу ихээр аав ээж нар энэ зүйл хэрэгтэй гэж бодохоор авчирч хийж байгаа байхгүй хүүхдүүд. Тэгэхээр яг хүүхдүүдийн өөрсдийнх нь ирмэлцэл байна уу гэхээр бас заримдаа үгүй байдаг. Яг тэр англинд сууж байхаар нэг хүн унтчээд нэг хүн бизнес хэрэгтэй гэж сууж байгаа. Нэг хүн өөр яг үнэхээр сурах гэж амар олон аавраанууд байгаа байхгүй. Бүгдээр хоорондоо мөргөлдөж байгаа. Нэг нь унтчаад нэг нь хичээлдээ ирдэггүй. Бүжиг юу ихээр аав ээж зөвшөөрөхгүй байхад өөрөө би сурна гэж гүйж ирж байгаа болохоор хайртай зүйлийнхээ араас явъя гэж байгаа хүн энд орж ирж байгаа. Тэгээд дээрэс нь багш нар нь студийнхын дээдлээ удирдлагууд нь энийг нь амар дэмжиж хөгжүүлж өгөө гэж ажиллаж байгаа болохоор энэ хоорондын connection ерөөсөө нэг тийм окей надад мөнгө өгч би жам бүдсэй гэж харилцаа тийм биш үү те. Тэгэхээр энэ нандин чанараа бити хийж алдаасаа л гэж амар их одоо хичээж ажилладаг да. За ингээд томрлоо. Цаашдаа ер нь яаж томорно гэж бодож байна? Одоо ингээд 3 студ байгаа юм байна. Цаашдаа миний бодлоор хичнээн залуус төрөх үү? Би Томог бас нэг амар бардаж болж чадахгүй. Гэхдээ 13-аас 25 насны Улаанбаатар хотод 360 орчим мянган залуучууд байгаа. За гэж 2014 оны судалгаанаас харсан. Энэ залуучуудад нөлөөлөх асар хэцүү байгаа. Ягаад тэгэхээр ихэнх хувь маань гэр хороолол амьдардаг ч юм уу, нэг эмзэг бүлгийнх бас байдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань орчин үеийн бүжгийг бодох байтугай маргаашийн талхны мөнгө бодож байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн амьдралд нөлөөлөхийн тулд одоо нэг зорилго маань шал өөр болж байгаа. Бүжиг заах биш бүр шал өөр зорилго. Тэгэхээр сүүлийн үед миний бодож байгаа ажиллаж байгаа ингээд толгоо гашлаж байгаа зүйлүүд ийм тал руу орж эхэлж байгаа. Тэгээд 2015 онд одоо Амир танистуудын зорилго гэх юм бол мэдээж Амир гэдэг нэрийг нуруунд дээр авч явж байгаа. Энэ бол хамгийн ихний зүйл. Хоёр дахь нь юу гэхээр Монголын гудамжны бүжгийн хөгжлийг тэр чигт нуруунд дээр авч явж байгаа. Гуравт нь юу гэхээр Монголын хипхоп соёлыг системтэйгээр гаргах хүргэж байгаа, хөгжүүлж байгаа ганцхан газар энэ. Дараа нь цааш юу гэхээр Монголын залуучуудыг одоо би жоохон шавхаал гэж хэлэх гээд байгаа юм. Яг тэрнээс гарч чадахгүй болчиход байгаа байхгүй юу? Нэг татахгүй бол яг тэрнээс нь гаргаж өгөх хамаг бүх зүйлийг эхлэх ганц газар л гэж би харж байгаа. Яг тэгэхээр би залуу хүмүүстэй амар их уулздаг. Одоо урлагийнхантай сүүлийн 4 жил өдөр амар их уулзаж танилцаж ярилцаж яваад бас өөрөө дээ урлагийнх мөртлөө бизнес руу орсон хүмүүстэй уулзаж зөндөө явж байгаа. Тэгэхдээ яг энэ урлаг дотроо бат үлдэнгээ залуучуудыг чиглүүлэх гэдэг хүн айгүй цөөхөн болсон юм байна лээ. Эсвэл угаасаа байсан ч юм уу би сайн мэдгүй. Хэцүү л баг л та тий. Тэгээд гол нь урлаг гэдэг зүйл чинь нөгөө залуучуудыг ч тэр аяараа нийт арт хэрэгтэй соёлжуулж явах хэрэгтэй зүйл байхгүй юу? Хараасаа дагуулж явж ийм байдгийн шүү гэж ойлгуулж явах хэрэгтэй болохоос ш. Манай мас тэнийг юм чинь ийм дуу чинь. Тэгэх юм бол халтур их хийхэд сайн. Тэгж явах юм бол энэ ерөөсөө агрессив төрсний хэрэг байхгүй болчих жоох. Зөвхөн мөнгөний талаас л. Тэгэхээр би одоо энэ уулын бизнесийн тухай ярьдаг нэвтрүүлэг л дээ. Би бизнес мөнгө нийгэм гэдэг зүйлд амар дургу өөрөө. Ягаад тэгэхээр энэ зүйлийг хизээ нэгэн цагт хин нэгэн зохиосон тэр системд бид нар баригдаж амьдрах гэж хичээдэг. Гэхдээ яг хүн өөрийнхөө хүн 2000 жилийн өмнө байсан, 100000 жилийн өмнө байсан. Энэ нийгэм байхгүй байхад ч байсан, арчлал нийгэм байхгүй байхад ч байсан. Гэхдээ хүн болгонд яг юм харилцаа, бодит амьдрал, харилцаа, сүнслэг зүйл, нэгнийх асуудлыг ойлгох юм зүйлүүд байдаг. Манай студ зөвхөн тэрэн дээр л суурилж явдаг. Амир брэнд тэрэн дээр суурилж явдаг. Тийм болохоор залуучууд аягүй сайн төлөөлөл болж гарч ирж байгааг нь хүмүүс анзаарсан болохоор UChat, Unitel, бүхэл брэндүүд, Punch энэ хүмүүс хараалог энэ залуучуудын төлөөлөл юм гэж ярьж магадгүй. Тэр хараагүй ч магадгүй. Чиний яг сая тайлбарсан яг энэ одоо хүний үндсэн харилцаа гэж шүү дээ. Энэ холбоо байдаг те. Энийг одоо буцаж ойлгож байгаа юм байна. Тэгээ маркетинг бизнес гэдэг чинь одоо л яг ийшээ ороод байна л да те.
Тэгэхээр чи чинийх угаасаа бизнес хүчрэг брэнд үүсгэх яг суур ингээд харагдаад байгаа байхгүй надад бол тий. Бизнес үүсгэсэн яг ийшээ орж ин тийм ч учраас бас ингээд үнэхээр нийгмийн хариуцлагатай сайн брэндүүд танах шиг юм хамт олонтой хамтарч ажиллахыг хүсэж байгаа бах тий. Ингэснээрээ залуучууд яг үнэн голоосоо хүрж байгаа тэдний амьдралд өдөр нөлөөлөх хүсэж байгаа тий. Гэтэ юу гэж байгууллагууд гэдэг юм байна. За мөнгөөл боддог. Эдний одоо маркетинг дээр зарж байгаа яг энэ мөнгнөөс яаж бага мөнгөөр илүү олон хүнд хүрэх вэ? За төгөө санаагаа өг. Зүгээр чам жоох мөнгө өгье. Тэгэхээр тийм иймэрхүү яриага яаж хийж чи өөрөө хийж байна одоо компаниудтай ярих та. Ер нь бол тийм. Гэхдээ би очиод аль болох одоо амар брендийн ганц зорддог юм бол тэр юу гэхээр бид нар Монголын урлагт байгаа зүйлийг хийхийг хүсэж байдаг бүү. Энэ ширээн дээр шин зүйл авчирч тавих хэрэгтэй байхгүй. Одоо ингээл хоёлаа ийм юм ууж ирэх юм бол шинэ авчирх юм бол хоо ямар гоё юм байл энийг амсаад үзтэл гэнэ үстэй. Тийм л зүйлийг амар брэнд авчирхийг зорддог. Тийм болохоор Unitel-тэй хамтарч ажилласан чи ямар ч газартай хамтарч ажилласан бид нар зөвхөн шин зүйлийг хийх зорддог. Ерөөсөө ингээл нэг ийм дуу байна. Ийм дуу дээр ийм бүжиглэлээ хэдийн өдөр тэдний хүмүүсийн бүжиглээд төгөргөө. Тэр бол ерөөсөө нэг тийм чухал биш. Угаасаа тийм юм байсаарч ирсэн байхч болсон байж ч байгаа. Тэгээ бид нар тэрний нэг хэсэг байгаад ч яг яах юм. Тэгэхээр шин зүйлийг авчрахыг л агиух. Мундаг. За тэгвэл намайг нэг жоон синхруулаач те. Энэ бүжиг яг урлаг гэдэг чинь юу юм бэ? Одоо би энэ талаар юг ойлгож явах хэрэгтэй. 21-р зууны залуу шүү дээ бид нар чинь. За. Тэгэхээр бид нар шоуд үзсэн биз дээ. Бид орж үзсэн биз дээ. Үзсэн. Тийм. Тэгэхээр бид нар бүжиглдэг байхгүй. Бид нар яаж бүжиглдэг гэж жишээ нь ритм авч мэддэг байхгүй. Ингээд дүвц гэж яхад бид нар яг тэр битэн дээр зөгч чаддаг байхгүй. Зөрөөлөвчд улаан сонсголгүй. Энэ чи юу ихээр хэрвээ Америкаас нэг залуучууд ирээд ч юм уу тэр соёлжсон залуучууд Европоос нэг залуучууд ирээд харах юм бол яг хөдөөний дээлтэй хөө өстө клуб доктуудыг уйран дөө гэж явж байгаас ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр 21-р зууны залуучууд бид нар ялангуяа тэр талаас аягуулс их соёлжих хэрэгтэй. Амьдралын хэм маяг өөрчлөх хэрэгтэй. Бид нар ч одоо тэгээ зүгээр л хамгийн энгийн хотод амьдрах шаардлагуудыг ч хангаж чадахгүй байгаа шүү дээ. Ингээл улаан гэрэл дээр ч зогсож чадахгүй уурлал ингээл нэг л ийм байдалтай байгаа шүү. Тэгэхээр бид нар дөнгөж хотчж байгаа их хотын соёл гэж дөнгөж ярьж паринууд дээр л ашиглаж байгаа ийм үед бид нар энийг жоохон даваад ойлгоод ирэх юм бол бүжиг, хөгжим, харилцааны соёл зүйлүүд рүү ороод уусаад ирэл дээ. Тэгэхээр энэ зүйл тогтцсон газар бизнес яг Америк шиг гоё явт юм шиг санагдаад байгаа байхгүй. Жишээ нь одоо ийм гоё брэнд байлаа гэж бодоход Америкт яг үнэхээр гоё харилцаа тогтсон газар бол окей би чамайг үнэлэх байхгүй. Жишээ нь wine хийдэг залуу байхад wine хийдэг залууг би наад чи зүгээр наадхаа хий чамд хэдэн сая доллар өгье гэх байхгүй. Монголд бол wine хийвэл чи юу юм бэ гэх байхгүй. Харилцааны тийм соёл байхгүй. Их хотын соёл бидэрт байх болох. Тэгэхээр яг ийм амар их хотын соёл хөгжиж байгаа үед шал бүр амар өөр төвчний бодомжны бүжиг гэдэг зүйлийг оруулж ирнэ гэдэг амар тэнэг юм шиг мөртлөө зөрөгтэй алах л та. Гэхдээ ялч үндэ хайртай болохоор хичээхээ зур арга байхгүй юм шиг. Тэгээд бүжиг гэдэг зүйлийг ойлгуул гэх юм бол бүжиг бол нэг тийм универсал хэл. Юу ихээр англи хэлтэй ер нь бол амар адилхан. Яг бид нар техник гэж байдаг. Энийг сурч хэвээр. Сураад яагаад тэгэхээр одоо дээр үеийн бүжгүүд бол яг ийм байх хэвээр энийг хий. Энийг яг байх хэвээр төвшөнд нь хийсэх хүн 10 оноо өгье. Тэгээд ингээд дэлхийн аварга шалгуулдаг юм байна. Иймэрхүү системтэй. Бид нар болохоор юу систем биш. Оноо өгч болохгүй. Яагаад тэгэхээр идэрод төөгөө хоёр ингээд яг амьдралынх нь туршлага өөр, сонсдог хөгжим нь өөр, аав ээжийнх нь төлөвшил өөр. Тэр хоёрын нь бүжиглэх характер хүртэл өөр байхгүй. Жишээ нь би одоо огш шүү дээ. Хүн огш шүү дээ. Вау гэж шүү дээ. Чиний огш миний огш хоёр шал өөр шүү дээ. Тэгэхээр бүжиглэхээр хүн чинь огшгоор бас тэр өөр зүйл гарч байгаа юм шүү дээ. Яг тэр ямар нэгэн чи ийм байх хэрэгтэй гэдэг тэр хуучны тэр та нар ингэж л амьдрал ийм байх хэрэгтэй үсэх усуул тэр бүх зүйл чинь өнгөрцөн одоо яг орчин үеийн бүжгүүч гэсэн яг л ийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ингээд өрсөлдөх хим маяг өөрийгөө үгээ илэрхийлж байгаа байдлаар бүгдээр ийм болсон. Орчин үеийн урлагууд бүгдээр болсон. Граффити ч гэсэн яг ингэж зураг гэсэн юм байхгүй. Веб ч гэсэн яг ингэж өгөх гэсэн юм байхгүй. Бүх юм өөрийгөө илэрхийлдэг түвшин рүүгээ ингээд гараад ирсэн. Тийм болохоор дэлхий дээр ингээд яг нэг хэл нэг юутай техниктэй, нэг фаундейшнтэй энүүгээр хооронд ямар ч улсын хүмүүс хооронд ярилцаж болдог. Тэгээ хамгийн гол нь яг зөвхөн Монголд амьдраад Монголд үхээд Монгол төрөөд ингээд яг энэ системээр явах биш. Зүгээр такси барьж байгаа юм шиг онгоцныхоо мөнгө итлээд өөр улсч бол тэнд байгаа бүжгэлдэг үнтэй ингээд бүжгэлнэ гэдэг бол нэг дэлхий дээр амьдарч байгаагаа мэдрэх хамгийн гоё тийм бол. Наач сонирхолтой бодлоо тий. Тэгэхээр би ингээд жишээ нь Герман руу явуулж юм, Нидерланд руу явуулж, Солонгос руу яваад, Хятад руу яваад ингээд бүжиглэнгүүд улс болгоны хүмүүс өөр хэлтэй хүмүүс бид өөдөөд сарлаж бүжгэлдэг байхгүй. Тэрүүгээр холбогдно. Тэгээ гол нь залуучууд энэгээр өөрийгөө илэрхийлж байгаа гэдэг чинь айгүй гоё. 21-р зууч угаасаа л ийм чиглэлээр явж байгаа. Тэгээд би нэг нөгөө хипхопын одоо үг эцэг гэдэг хүнээс сонссон байхгүй. Юу гэж хэлжсэн гэхээр дэлхий дээр 21-р зуунд бурлагдах хоёр дахь тийм том зүйл бол эхнийх нь бол олон улсын харилцаа гэж байна. Энэ бол ингээд амар хүчтэй юм. Хоёр дахь зүйл нь юу гэхээр хипхоп соёл.
Ягаад тэгэхээр Израиль Палестин хоёр хичнээн хоорондоо бөмбөгдөлцөөд байлдаж байдаг ч хүүхдүүд нь хоорондоо нэг нь BT нэгэд нэг нь хөгжим хийж байдаг. Энэ хоёр хоорондоо ямар ч дайсагнал байхгүй peace, love, unity, respect, having fun гэсэн 5 зүйл дээр тогтоод бүх харилцаагаа өрнүүлж байдаг. Дэлхийн чиг хандлага бол юм. Бид нэр дайндаж хэрэггүй. Бид нэр хөгжмөөрөө гоё. Дээр үед хөгжим байсан уу байсан, бүжиг байсан уу байсан, одоо болт байсаар байгаа. Дэлхийн улам юм гоё нэгүүлсэнгөө гоё чиглэл рүүгээ явж байгаа гэж маш их найдаж байгаа. Тэгэхээр Монгол ч гэсэн тэр гадны улсуудтай нэг төвшөнд очиж гоё харилцаагаа тэгшлийг гэх юм бол залуучууд нь тийм байх хэрэгтэй байхгүй. Одоо чинь жуулчид ирээд харангууд хэдэн хуучны нурж удаж байгаа байшингуудыг үзэхгүй ш. Одоо Японы Шибуяд очингууд Япон залуусын хим маягийг харж байгаа шүү дээ. Кимоно харддаг шүү дээ Японы Шибуяд бол. Япон залуусын тэр гач хим маягийг харж байгаа байхгүй. Яаж энэ хүмүүсийн соёл ийм гоё болцсон юм бэ гэдэг. Монголд ирээд тийм соёлыг харах хэрэг юу ч байдаг байхгүй. Биднэрт гудамжч байхгүй залуучууд ингэ бэж идэг. Одоо байгаа нь фантам юм аа шин. Тэгэхээр хэрвээ энэ их Улаанбаатарт их хот шиг болъё. Гоё залуучуудыг үнэхээр гаргаж ирээ. Дараагийн үе шинэ юм хийгээсэй гэж хүсэж байгаа бол юм хийж байгаа залуусаа бүр амар дэмжих хэрэгтэй. Эдгээр нь их хотын соёлыг Монголд хөгжүүлж чадах юм бол дараагийн үе 70 жилийн дараа их хот шиг гоё байх байхгүй. Яг үнэхээр л Токио шиг ч юм уу Парис шиг байж болох байхгүй. Гэтэ тэгээд бүх хүмүүс өөрсдөө шийдэж байгаа юм. Жишээ нь Фантамын голд Beatles-ийн хөшөө байна шүү дээ. Beatles ч нь хуучны хөшөө яагаад тэнд заавал яг тэр үеийн хөшөө байх хэрэгтэй. Яг тэр хүний сэтгхүүгээр л хийсэн зүйл байгаа. Орчин үеийн сэтгхүү залуучуудын сэтгэлгээ тийм юу ч байхгүй. Тэгээ бүх юм дээрээс хамааралтай. Жишээ нь би ямар нэг юм хийхэд заавал намын хоол, эсвэл нэг гишүүний бүрийн хөтөлбөр, эсвэл нэг бизнесмени мөнгө олё гэсэн санаар бол ордог. Тийм болохоор амар брэнд юу ихээр зүгээр яг залуучуудаар яг өөрсдийнхөө үнцэнтэй энүүгээ төлөвлөж явъя гэдэг юм хөө брэнд. Тэгээ тэр нь чухал байна. Түрүү хэлжсэн шүү дээ. За ингээд урлаг гэдгийг бол ингээд ядаж залуучууд хувь өөнийхөө хувьд нэг иймэрхүү байдлаар харж сурах нь зүг юм байна те. Байгууллагууд жишээ нь бизнесүүд. За одоо амар клуб дээр хурж ирээ ярьцж байна те. Түрүү ингээд вино хийж байгаа хүн Монголд магадгүй үнэлэхдэггүй байх гэж жишээ татчихсан те. Энэ шиг байгууллагууд жишээ нь одоо энэ та бүхэн шиг ийм залуучуудыг яаж харах хэвтэй юм? Үнц нь хаана байна гэж харах хэвтэй. Хэрвээ надтай яг иймэрхүү төвчтэй хоёулаа шиг ярьж байгаа шиг яриа өрнүүлэх юм шууд ойлголоо. Гэтэ менежер нь ойлгосон ч гэсэн удирдлагууд нь ойлгохгүй байна. Удирдлагуудын насны төвшин хийдүүлээ. Тэд нар ямар сэтгхүүгээр хөгжлээ. Орчин үеийн урлагийн зүйлийг хийж ойлгохгүй. Тэгэхээр бид нар айгүй хэцүү өөрсдөө л үрийнхээ сур аргагүй тийм их орчинд байгаа. Бид нарыг дэмжигч хүн байхгүй. Одоо жишээ нь Монголд сургалтын төлбөр 1 сарын сургалтын 100 мянга байлаа гэж бодъё. За $50 л гэсэн үг. Гадаадад би 1 цагийн сургалтын цогц $40 байдаг. Тэнгэр газар واخхгүй юу? Би чинь сар маха баран байж хөдөлмөрлөх өнгөрөө 1 цаг суухгүй. Тэгэхээр энэ ч нэсгэлээ бид нарт дэмжлэг гэдэг айгүй хэрэгтэй байдаг. Гэхдээ ерөөсөө байгууллагуудын хардаг зүйл бол ашиг. Яг нэг боломжтой. Ерөөсөө мөнгөгүй хүнд хамгийн анх удаа ингээд 50,000 төгрөг ч юм уу 100,000 төгрөг өгөх ингээл одоо жишээ жоохон мөнгө орж ирэх юм бол мөнгө л айгүй чухал байна шүү дээ. Одоо ихний нэг жил 2 жил ч тест байгаа. Писта мөнгө олж шүү дээ. Мөнгө л айгүй гоё гэдэг мөнгөө яа тэргээр өнгөрч өгдөл. Миний байдлаар миний харж байгаа Монголын нэг мянга тийм л байдалтай байгаа юм. Ерөөсөө мөнгө л чухал. Ерөөсөө үнцнийг харахгүй тий. Тэд нар тэр хүмүүст ямар ч байдал яахгүй. Би өөрөө бүр айгүй гоё юм сэдээд амар гоё хинийч гаргахааргүй айгүй гоё юм гаргаад ингээд том хүмүүстэй уулзаа явж байгаа байхгүй. Ийм санаа та залуучуудыг ингэж хөдөлгөж бол энийг л дэмжиж өгөх юм. Дараагийн сонгуул бол яг хөө сонгуульд ашиглаж болохоор л юм байна. Гэхдээ дараагийн сонгуулийн хэм маяг бол хямралаас хэм гарах уу? Хин эдийн засгийг дэше өрөх үү? Тийм л хэрэгтэй хөдөлгөөр гарч ирсэн хүн бол дэмжих. Наа чи миний дэмжигдэх сэдв биш үү? Тэгэхээр тэр хүмүүсийн хасдаг зүйл нь энэ нийгэмд яаж хүлээн авах уу? Энэ нэг тогтсон системэд яаж хүлээн зөвшөөрөгдөх үү? Яг л тийм болсон болохоос биш. Ерөөсөө яг залуучууд юу хүсэж байгаа дараагийн үе бол педли явахгүй байхгүй. Тэгээ бид нар ч гэсэн яг тийм шүү дээ. Одоо бид нар ерөөсөө дараагийн үе одоо энийг сонсонгууд бид нар ингээд одоо энийг үзэж байгаа хүмүүс бодож байгаа байхгүй. Нэрээ эднийг ингэх юм бол дараагийн үе чухал юм байна шүү дээ. Тэнгүүтээ бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр улс төрийнхнийгаа өөрсдөө буруу шатдаг байхгүй. Та нар дараагийн үедээ санаа зовхгүй өөрсдөө идэв. Гэхдээ яг доотлын сэтгэлгээний доотлын түвшинд бүгдээр адилхан байхгүй. Тийм байж нэг амар муулдаг байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээд яг нэг хүн ч гэсэн дараагийнхаа хүндээ туслах гэж зүтгэж өгөөлээ. Юу ч хийдэггүй бид нар тийм байж дээдлийнхаа юм муулдаг амар юм харангууд өтөн бэрэгцсэн алим шиг системтэй бид нар нэстэй. Тэгээд яг ийм байдлыг ингээд гаднаас нэгээд би өөр ингээд шал өөр юм зөрдөг, өөр юм хийдэг харангууд ингээд ямар хэцүү юм бэ гэж. Гэтэ итгэл хизээч дуустдаггүй. Тэгээд надад бол ерөөсөө би бүжиг те хипхоп бүжиг гэдэг гэж харж байгаа ч гүрдэн. Яг хөө телевизээр нөө би бой энтер гэдэг тиймэрхүү юм ютубер харсан. Сая бол ингээл энэ 100 нилээд фестивалууд дээр очлоо. Танаас залуучууд аягүй гоё бүжиглж илээ. Надаа аягүй тийм гоё мэдрэмж өгсөн л тоо тий.
Би бол гэхдээ яг энэний цаана бүр чи ийм том дүр зургийг хараад, ийм том проблемыг хараад, ийм том одоо алсын хараатай явж байгааг чи би бол харах ойлгоогүй. Надад харагдаагүй тий. Тэгээ ийм сонсоход их сэтгэл хөдлөж байна. Ерөнхийдөө яг хуу эрэг талаас нь одоо ярил л да тийм үү. За эрэг талаас нь яриа. Бүр одоо би бой ч одоо Японыг болоо солонгосон болоо. Би бой бүжиггүй Америкаас гарч. Америк хөө тий. Гэхдээ Япон солонгосууд бол дэлхийд шилдэг нэг хэсэг гэсэн. Тий. За ингээд тэрийг бүр үзэх гэж хүмүүс очиж штэ тэмцээний тий. Тэр шиг Монголд хүмүүс магадгүй Монгол бүжиг ингээд ийм орчин үеийн бүжигтэй хослоод ч юм уу Монголын гэсэн урсгалууд гарах бах тий. Энийг үзэх гэж хүмүүс нисч ирдэг болох чам тиймэрхүү ирээд үзүүлэхтүү. Амар боломж байгаа. Хэрвээ энийг ямар нэгэн бизнесмен үзэж байгаа бол ирээдүйн 10 жил ямар боломж байгаа бэ гэхээр юу ихэр бидний аялал жуулчлал амар том бидэрт нэг том боломж. Дэлхийд дээр маш том кампууд байдаг. Кампусууд юу ихэр дэлхийн бүх шилдэг бүжигчдийн өнцөг болон бүрээс авчираад энд ийм шилдэг бүжигчид цугларсан байх шүү. Та энэ ийм хямд үнээр байгалийн гайхамшигыг үзсэнгээ тэмээ унангаа, морь унангаа энэ бүжигчдээс ингэ сурах боломжтой. Тэгэхээр дэлхийд дээр байгаа шилдэг гэсэн бүх бүжигчид тэрийг дагаад хуйлраад ирдэг байхгүй. За. Ийм боломж Монголд байна. Бид нар зүгээр автобусаар вагоноор ингээд аялаад өөр хангаад очиод 9 тасаргаа дээр нэг хичээлээ сурчаад дараа булган руу очиж нэг хичээлээ сураад хөвсөл дээр очиж 7 хоног нэг хичээлүүдээ сурч ингээд яваад байх бид нар амар том боломж байна. Энэ залуучууд болон тэр нь сэтгэлийн төлөвшөөд яг ойлгох хэрэгтэй юм. Одоо их хотын соёлыг бүрдэх хэрэгтэй байхгүй тэр нь ойлгох тиймэд мөнгө зарах. Одоо ингээд зүгээр хүнд чод ийм кампус болж ирэх юм бол би надад явж яг хайр мөнгө талхны мөнгө надад чухал биш гэж хэлэх байхгүй. Тэгэхээр Гэхдээ нөтх нэг Eat Pray Love гэх кинонд гардаг штэ. Julia Roberts ч ажлаа хаяад шууд энтэх рүү нисэл очиод йога сурдаг штэ тий. Тэр шиг одоо ажлаа хаяад Монгол руу нисч ирэх хүмүүс байгаа юм. Байгаа. Юу жишээ нь одоо Czech Republic штэ. Czech улс. Czech-т SDK гэдэг камп болдог. За. Тэрлүү дэлхийн өнцөг болгон бүрээс бараг 5,000 залуу 7 хоногт тулд ирдэг. Тийм үү. Шилдэг 40 хүн бүжигчл юм. 40 шилдэг бүжнийг нэг дор харна гэдэг гайхамшиг байхгүй юу? Одоо би ингээд яг ерөнхийлөгчнэрийн уулзалтыг үзэж байгаад ялгаагүй байхгүй юу? Обама ирсэн, юу гэдэг хин ирцэг бүгдээрийг ирсэн би нэг дор харж байгаад тэгээд нэг ингээд үг сонсож байгаас ялгаагүй байхгүй юу? Бүжигч өнөө тэр чинь хамгийн үзэгтэй шүү дээ. Тэрүүгээр амьдрэх хүн юм. Тэгэхээр тэр орчныг нь бүрдүүлээд өгсөн байхад ямар ч хүн нисч ирэхээс өөр арга байхгүй болчихсон. Тэгээд Монголыг үзэх юм бол одоо Египт авах учраас ялгаагүй шүү дээ. Хүмүүст сонсоход морь унж байгааг харах юм бол ёо би энэ гоё бүжигчтэй цог морь унаад ийм гоё атланттай ямаар шүү дээ гэж бодох байхгүй. Тэгэхээр тэрийг зүгээр үнэхээр мөнгөний хаяад хийх юм бол боломжтой. Гэхдээ шууд томоор биш, жоохноор. Тэгээд надад ч гэсэн Европод айгүй олон сайн алдартай бүжигч найзууд байгаа. Тэр хүмүүс би бүр ах дүүс болсон. Би бүр сая түрүү 100 явахдаа бүр гэртнээ очиод дэлхийн алдартай бүжигчний гэрт 7 жил ирж байгаа хүмүүс цог суугаад юм яриад юу гэдэг. Нидерландад дэвчин өвс татаж үзээ. Янз бүрийн юмнууд хийгээл зүгээр. Тэгэл ингээл цуг байгаад яг найзууд ороод ирэнгүүт би яг өөрийнхөө энэ одоо төсөөллөг ярина штэ. Тэнгүүд намайг харснаа ёо зөндөө олон бүжиг дэлхийд дээр байдаг. Гэхдээ чи яг нөгөө бүжгийнхаа Монголын ихний үе болохоор ингэж харж байгаа чинь айгүй их таалагдчих. Би бол юу гарч туслаад билээ. Яг тэр яг энийг ингээ хүүтэй яриа сууж байгаа хүн харангуудаа ихний үе л юм байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Жишээ нь Монголд одоо хипхоп рэпинг одоо юу гэдэг дайм баяг ч юм уу хипхопод бүгдээр ингээд ихний үе бас яг ийм хараатай байсан бол яах байсан бэ? Өнөөдөр Монголын хипхоп соёл ямар гоё том байх байсан бэ? Монголын рок pop ихний үе тэгж харсан бол ямар байх байсан бэ? Гэтэ би тэр хүмүүсийг буруутгаад байгаа юм биш л те. Тэр хүмүүс тэр үедээ хамаг чадах бүгдээ л яг зориулаад чадхаараа л хийжсэн. Хинч ойлгохгүй байхад зүтгэж байсан хүмүүс шүү дээ. Гэхдээ одоо байгаа үеийнхэн тэрэн дээр нь ханаад сууж байгаа хүмүүс биш байхгүй. Илүү дараагийн төвчөнд явж байгаа болохоос шүү дээ. Гоё бодлоо. За хамгийн наад зах нь жишээ нь ойрын бүр биелж болох үз. За гадныхныг ядаж Монголд авчираад бүжиглүүлээ те. Иймэрхүү төлөвлөгөө ямар хөө хийж болох вэ? Миний ганц зорж байгаа бол залуучуудын сэтгэлгэн дээр л амар хандж байгаа. Тийм болохоор л TEDx дээр лекц хийж байгаа байхгүй. Тэгээд сэтгэлгээг нь гол нь эвдэж чадах юм бол тэр хүмүүс одоо унтж байгаа юм шиг сэрэх байхгүй. Өө нэрэл юм биш гэж бодлоо. Тэгж ярих юм бол тэр хүмүүс энд санаа тавьж эхэлнэ. Сэтгэл гаргаж эхэлнэ. Мөнгө зарж эхэлнэ. Тэгээд олон жилийн процесс. Би яг дараа жил ихэд ийм олон хүмүүс ирээд ийгэр гэж чадахгүй. Яг л би чинь зөвхөн надаас хамаардаг биш мөнгөтэй хүнээс хамаарах зүйл. Тэгтэл маш том хувьсгал гаргаж болохоор л юм тий. Гаргаж болно. Гэхдээ ганц юм. Нөгөө виноны тухай ярьсан шүү дээ. Энийг Монголд хүлээж авах бэлэн биш байна гэж байгаа шүү дээ. Манай салбарын нэг давуу тал нь юу гэхээр залуучууд байдаг болохоор хүч биднэрт байгаа байхгүй. Юу гэхээр виноны хул виног хизээч ойлгох гэж хүн болгон дээр яриад ирээд хэцүү байхгүй. Бас яг тэгэхээр вино бол ийм гоё гэд 1000 залуу босоод ирэх хүн байх болохоор залуучуудыг ингээд асуудлыг ойлгоод их хотын соёл гэж бүр хоттой холбоотой болчоор
амар том юм болчих жоох. Тэгмүүд би ч сайн нэг нам руу очиод ингээд гişүүн рүү очиод нэг баян хүн рүү очиод ингээд уулзаад ямар янз бүр хүмүүстэй уулзаад байж байгаа. Наа чи хэд ч хэрэггүй санаа. Яг хуу санаа нь гоё юм байна. Гэхдээ наа чи бодит амьдрал дээр биелээ бол гэж бодлаа. Чи заавал нэг намын юу болоод дуусна гэдэг юм ярьж байгаа шүү дээ. Тэгвэл миний бодсон бодол нь яг тэр үедээ хүн бодонгуудаа би тархиа угаалгангуудаа нэрэж тийм үү би хүчгүй байна гэж бодсон шүү дээ. Гэхдээ дараа нь буцаж очиод бодоод өөр талаас нь харангууд тэр хүмүүст л яагаад хүч байх хэвээр юм? Яагаад залуучууд өөртөө босоод ирэхэд хүч байдаг вэ? Энийг шоргоолсны хүүхэлтэй байдаг үстэй. Зарцаанууд дээрлэхэд байдаг шоргоолсны босоод ирэхээр бавдаг л үстэй. Яг тэр их залуучууд бид нар тийм хүч байгаа байхгүй. Бид нар өөртөө сэрч чадах юм бол бид нар бүх юмыг удирдаад чиглүүлээд яваад бүтээгээд явах хүч нь байдаг. Гэхдээ бидний боддог юм нь юу болцсон бэ гэхээр ерөнхий боловсролын сургууль, ихтэйд сургууль, окей, мөнгө манай аав ээж намайг ийм мөнгө ол гэсэн ингэж тийж гэсэн яг л энэ системдээ баригдах гал яг л нөгөө өнөө маргаашийн талах ярьж байгаа юм шиг ийм л юм яриад яваад болохоор бид нар ч ерөөсө томоор харахгүй зүгээр л юм хаялагаараа л явдаг гэсэн. За залуучууд руу эргэж оръё те. За чиний тодорхойлсноор шавар цуусан гэдэг шүү дээ те. За учиргүй шууд бизнес эхлэх нь одоо юу юм те. Гэхдээ ядаж бүр юу ихэж мэдэхгүй байгаа залуучууд чиний өгдөг яг анхны зөвлөгөөнүүд юу вэ? Ямар нэг юм хийх гэж байгаа бол тэрэндээ эхлээд амар хайртай байх хэрэгтэй. Хамгийн чухал. Хайртай байгаа зүйл чинь давхар яг тэнцүү 50% чи чадвартай байх хэрэгтэй юм байна. За. Тэгээ гурав дахь зүйл нь юу гэхээр чи энэ талаараа мэргэлсэн яг академик төвчний тийм мэдлэгтэй боловсралтай байх хэрэгтэй. Тэгжээж энэ гурав нэгдэх юм бол цааш явна. Гэхдээ дөрөвт зүйл миний ойлгосон сүүл ойлгосон зүйл юу гэхээр чиний итгэл чийзэж дуусах байх хэрэгтэй. Хизээж шамтрах гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ тэр нь хайрчиг хүчтэй байх бол тэр бол зүйл энэ хоёр холбоотой зүйл 4-1-2-4-1-4-2. Тэгээд энэ гурав нэгдсэн цагт ямар ч бизнес угаас амжилттай явах. Тэгээд академик төвчний юм дотор бол мэдээж тэр маркетинг менежмент доор хүн цалинжуулах бүх ухаанууд ороод ирж байгаа шүү дээ. Тийм болохоор хайртай зүйлээ, чаддаг зүйлээ уулын хөгжүүлээд хийх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь хайртай гэдэг үг ороод ирэнгүүт юу гэхээр хүн хайртай зүйл олох хэрэгтэй болчихж байгаа. Хайртай зүйлээ олно гэдэг чинь өөрөө судалгаа хийх болчихж байгаа. Тэгэхээр бидний ерөнхий боловсролын систем чинь багш төвтэй болохоор багш нарын бүгдийн араас гүйсээр гоод хүн өөрөө юм хайхаа болцсон байхгүй бид нар. Тэсээ ихтэй сургуулиуд нь өөртөө танаар реферата бич ингэж гэж юм хүмүүс нэгдүгээр курст юугаач болохгүй хоёрдугаар курст ойлгохгүй дэрчсэн гуравдугаар курст нэг хөл олсон дөрөвдүгээр курст төгсчдөг гэдэг бүр юм байх хэрэгтэй шиг яриа гаргацсан байна. Эн чи ялцарцны шинж байхгүй юу? Энэ хоёр систем мөргөлдөд байгаа гэдэг хүн болгон мэдж байгаа. Боловсролын систем бүгдээр мэдж байгаа хэрэгтэй тэр хүмүүс том хүмүүс. Гэхдээ эдгээр ингээ мөргөлдөд байж байгаа тэр хинч тоодаггүй. Тэгээд залуучууд өөртөө судалж чаддаггүй, өөртөө юм хайж чаддаггүй болохоор тэр хүний үгийг сонсоход амархан болчихж байгаа. Хүний үгийг сонсч байгаа гэдэг нь дээрэс нь нөлөөж байгаа аав ээж нь ах их чинь багш нар нь болчихж байгаа. Энэ хүмүүс ямар системийн үе, ямар нийгмийн үе хүмүүс ихээр яг мөнгө рүү орж ирсэн үеийн хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүсийн бодлоор мөнгө хамгийн чухал зүйл. Тэр хүүхдээ юу гэж хэлэхгүй хэр чи мөнгө ол гэж хэлнэ. Мөнгө ол гэж хэлж байгааг нь бид нэр ямар үр дүнгээр харж болох вэ гэхээр залуучуудын мэрэгжил сонгож байгаа сонголтоос харж болно. Дургүй юмаа сонгоод байна. Хайргүй юмар яваад. Хайргүй юмаа сонгож. Тэгэхээр тэргүй эцэстээ амьдралаа харангуут мөнгөний төлөө амьдрал болчих жоох. Тэгэхээр амьдрал нутаггүй байхгүй. Тийм амьдрал байх юм бол үнэхээр гадаагаар машин дариулаад өгч надад харамсах зүйл байна. Яг тэр чинь ямар ч хүн байх хэрэг болчих жоох. Тэгэхээр бид нар хамгийн гол өөрийнхөө хайртай зүйлийг олохдоо цаг зарцуулах хэрэгтэй. Эний төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ байгаад тогтсон системээс гарах хэрэгтэй. Нийгэм гэдэг чинь нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээ, нийгэмл гэсэн үг байхгүй юу? Энэ дагаж мөрдөх хэмжээ чинь буруу гэж болно шүү дээ. Яагаад энийг зөв гэж бодоод бүгдээр энийг дагаж амьдрах гэдэг юм. Амар тэгэхээр одоо ингээд ямар ч юм яриад бизнес ярангууд ямар ч бүжигч ярьсан бэ, юу ч ярьсан бэ бид нар буцаад үндсэн кор руу орж ирэхээс өөр арга болчихсон. Тэр нь хайртай зүйлээ хий. Passion гэдэг байгаа тий. Тэр зүйл байхгүй. Тэгээд энийг ингээд сонгуулийг өгөнгөт манай ерөнхий боловсролын систем аав ээжүүдийн ярьж байгаа зүйл бид нар зөвлөж байгаа зүйл тийм. Тэгээд сонгож байгаа мэргэжлүүдийн бүгдээр ярил л да. Инженер, уул уурхай, одоо залуучууд сүүлийн үед IT сонирхож байна, гадаад харилцаа, маркетинг менежмент нэг хэсэг од байсан. Бүр тэрний өмнө эмч хуульч байсан. Нэг малгайг аваад шийтгэхэд хуульчин талаар буудаг гэсэн. Тэгэхээр юу ихээр мастер аяараа нэг л мэргэжлүүдийг сонгож байгаа. Тэднийг аав ээж нь адилхан сэтгэлгээтэй хүмүүс зөвлөж байгаа. Тэрнээс сэтгэлгээрээ шинээр гарч ирсэн хүн ерөөсөө байхгүй. Тэгэхээр энийг үзэж байгаа хүн байх юм бол 16-аас доош мэргэжлээ сонгоогүй хүн байх юм бол та нар амар сайн бодож үзэх хэрэгтэй. Аав ээжигээ багшигаа битгий сонс өөрийнхөө өөртөө итэг өөр чамд тусалж чадах хүмүүс. За би нэг намайг байна гэж бодож байгаа. Дахиад өөр зөндөө хүмүүс байгаа Монгол хэлнийд ширхгээрэж зөндөө олон байх хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ амжилттай бизнес явуулах гэж байгаа бол тэрэндээ хайртай байх хэрэгтэй. Тэгээ миний бодлоор Монголд Харвардд сурна уу, Оксфордд сурна мэдээж тэр академик төвчний мэдлэг Монголд чухал. Гэхдээ энэ л хамгийн эцсийн амьдралын гол зорилго биш. Энийг л амар фейсбүүкээр шуурдаг байхгүй хүмүүс. Оксфорд руу тэр тэнцэг гэж тэр тэтгэлэг авсан гэж энийг хуваалцаж чинь Харвардын тэр банд ийм юм бичсэн байна. Эдгээр чухал юм шиг. Гэхдээ миний бодлоор яг Монголын нийгэмд энэ амар муухай хар бараан болсон стресстэй нийгэмд юу чухал гэж
нэг жижигхэн цэцгийн дэлгүүртэй Мгм. тэрийг ажилуулад аз жаргалтай амьдарч идэг эмээ байвал би үнэхээр баярлалаа. Би өмнөөс нь уйлмаар юм бүр. Тийм л хүмүүс бидэрт хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш бөө стресс байгаа зүйлийг дахиж давтаад нөгөө нэг хүрдийг ингээл эргүүлж идэг нэг системийн хүмүүс ерөөс ирэхгүй. Тэгэх юм бол монголч хөгжигчгүй ерөөс. Хөгжиж байгаа юм шиг бид нар ярьж болно. Хичнээн мянган баяр цогтой нүү хин минь том том гişүүдүүд нь гарч ирж болно. Тийм систем чи эргээл хамгийн гол нь залуучууд өөрсдөө сэрээд энээсээ гадна шал өөр төвчнээс амьдралыг харж эхлээд ойлгохын нийгмийг ойлгох юм бол ягаад над шиг зүгээр хинч бүжиг хөгжихгүй хөгжүүлж чадахгүй чи наадахаар амьдраад мөнгө олох гэж хэлж чадна. Ягаад зүтгээд би одоо амьдраад явж байгаа шиг болж байгаа юм. Бид нар бүгдээр хөгж байгаа шүү дээ. Бид нар итгэж чаддаг байхгүй. Итгэл айгүй юм уу? Итгэл айгүй юм уу гэдэг дахиад цааш ярих юм бол бид нар чашин шүтлэг гэж байхад байсан. Бид нар тэр бүгдийг устгаа хийцэн байхгүй. Бид нар хинт найдаж хиний үгийг сонсох мэдгүй аав ээжигээ сонсдог. Аав ээжийн үгээр мөнгийг голчилсан системийн үр дүн болсон хүмүүс. Тэгэхээр бид нарт алиг зөв алиг буруу гэж хэлэх юм юу ч байхгүй. Тийм болохоор одоо залуучуудыг харлаа. Бүгд шивээстэй. Би өөрөө тэр нэг системийн үр дүн байсан хардаа. Битүү шивээс. Гэтэ би одоо ганцхан юм хүсдэг. Би бүх шивээс арилгахыг хүсдэг. Ягаад тэгэхээр залуучууд надаас би ингээд лекц орж ихтэй асуудаг байхгүй сонсдог. Та нар дунд шивээс хэлье гэж бодсон хүн байна уу? Бүгдээр гараа гэж юм чи. Тийм үү. Та нар шивээс болчих юм бол та нар хизээч академик төвчнөр орж чадахгүй. Академик төвшин ойлгож байгаа шүү дээ. Тэр дээгүүр ярьдаг хүмүүс хизээч хоорондоо шивээс төгөөд бол юм тоож дуурахгүй шүү дээ. Яг тэгэхээр тэрнээс нь шивээс хэлж байгаа сэтгэлгээнээс энэ үний сэтгэлгээний төвшнийг шууд харж болох байхгүй. Окей хүмүүс ийм л хүн юм байна. Тэгэхээр залуучууд бид нэр амар том хичээж Монголын дараагийн үеийг босож ирэх хэрэгтэй хүмүүс ийм юм дээр анхаарал явж байгаа хүмүүс биш байхгүй. Би өөрөө энэний нэг үр дүн байсан болохоор амар ам бардам хэлж байгаа байхгүй. Би одоо шивээс хэлгэсэндээ амар ичдэг, амар гимждэг. Би өөрөө уйлж хийсэн бүр юм байсан. Эрэгтэй хүн уйл нэг удахгүй. Яг тэгэхээр хүн өөртөө тийм ярилцах, өөртөө байх, ухаарал хайрлах тийм өчүүд амар чухал хүн. Бид нар ингээд яг л энэ байгаа системд ороогдоод ингээд яг байгаа зүйлийг болохгүй явах юм бол чи ерөөсөө зүг амьдрал гэж яг хийж байгаа шүү дээ. Просто би яг энийг ярихаараа яг ингэ болчтой. Наачл гоё шүү дээ. Ер нь бол passion гэдэг чинь л юм шүү дээ. Тийм үстэй. Би болохоор яг хуу тэг юмыг бол манай нэвтрүүлгийн ч гэсэн ер нь бол гол санаад байна шүү. Гарааны бизнес те. Бизнес талаас харахад ч гэсэн яг чиний яриад байгаа юм чи яг уг үндэстэйгээ яг л алдартай бизнесмэнүүд юу хэлдэг вэ? Яг тэр л болж надад сонсогдоод байна л да тий. Одоо Стив Джобсын хэлсэн хамгийн алдартай үгнүүд тэр л байдаг шүү дээ тий. Чи бити бусдын амьдралаар амьдарч өөрийнхөө амьдралыг үрээ. Өөрийнхөө хайртай, passionate юмаа л хий тий. Ганц хамгийн том зөвлөгөөнүүд шүү дээ тий. Тэр л санагдаад байна л да. Би сайхан нэг битүүрийн ярилцлагын цаг ерөнхийдөө бол баг дуусч эхэлж байх шиг байна тий. Нэг Beyoncé-гийн юу үзчихэл л да. Beyoncé юу нь яаж энэ том концертуудыг тавьдаг, яаж бэлддэг талаар баримтат кино. Тэгсэн чи яа тийм бэ? Зүгээр Африкт нэг тосгонд нэг 2 3 банд бүжиглж байгаа юм байна л да. Хараад энэ хүнийг заавал авчих. Тий, энэ хүнийг авчираад тэр Африкийн тосгоны бандны бүжгийг заалгаад концерт хийсэн. Монгол бүжиг одоо жишээ нь Beyoncé-тэй нийлээд дэлхийн тайзнаа гарах боломжтой юу? Биднэрт ямар боломжууд одоо соёлын өв гэдэг байгаа шүү дээ. Ямар соёлын өв байна? Дэлхийн тайзан дээр гарч амжааг байгаа. Африкчууд өөрөө тийм амар хөдөлгөөнтэй ордог юм л те. Зүгээр ингээл амар юм цаанаас бүжигчиж урлагийн бүр амар юм шүү дээ. Одоо харуудыг л бид амарлаг бүжгэлдэг гэж боддог шүү дээ. Африк хүмүүс үндэсний бүжгийг харахад л тийм амар ритмлэг байдаг байхгүй. Тэгээд тэр хий маягийн угаасаа Монголоос илүү миний бодлоор өргөн баг. Бидний бүжиг бол тэгэж амар тарж ийшээ тийшээ гүүж бүжгэлж бөөнөрөө бүжгэлдэг шиг юу гэхээр яг Монгол гэрийнхаа дотор хөдөлгөөнгүй байж байгаа л яг л ийм баггүй. Тэгэхээр бидний амьдралын хий маяг яцаачлаас шалтгаалаад бидний бүжиг нэг цэг дээрээс яг л ийм хөдөлгөөнүүд идэв ч юм уу бүжиг байсан ч гэсэн ингээ нэг хүний төвтэй ч юм уу нэг юм тэдхийн бүжгийн юу биднийх ингээд шал өөр болохоор яалчгүй тэрийг орчин үеийн 21-р зуунд яг тайзан дээр тэр бүжиглэгдэх одоо хөгжиж байгаа энэ хөгжмийн урсгалууд ритм мэдээж тойлдоод ирэхээр Африк бол яалтчгүй амар давмгаалаад явж байгаа. Монголыг бол би үнэхээр яг итгэлтэй биш үү гэхдээ боломжгүй зүйл гэж байхгүй. Болоход баг. Тийм. Гэхдээ чиний харж байгаагаар одоо зүгээр зөвхөн бүжиг биш ер нь бол соёлын өв талаас харахад те бид нарт яг дэлхий дээр гаргаж ирээд тайзан дээр тавьж болохоор одоо өв дэцээс сураад ирсэн гой гой юмнууд юу вэ? Көмийн энтер бол яг алдартай болчихлоо те. Сая өсгтэн дэлхий дээр гарах юм бол бид нар 100% яг анх ямар байсан тэрүүгээр хийгээл юм бол хийж тоохгүй. За. Хийгээл энийг хичнээн хөгжүүлээ маркетинг хийлээжсэн хүмүүс зүгээр жуулчд л ирнэ. За. Яг тэр индастри руу оруулж яг тэр урлагийн бизнес шоу ертөнц рүү н оруулж цуг явуулъя гэж байгаа бол тийшээ оруулж ирэх гүрийг л холбож өгөх хэрэгтэй. Тэр нь юу ихээр тэр мэдээж гадаадын соёл. За. Тэр соёлыг оруулж ирж бүжгийг нь Монгол бүжигтэй хольж нэмж хий маягийн жоохон оруулж өгдөг ч юм уу. Хөгжим дууралтан дээр нь бид нар Монгол бүжиг хийдэг ч юм ийм холбоос цаагуул байх хэрэгтэй. Энэ холбоос гарч ирэхийн тулд залуучуудын сэтгэлгээ ихлээд амар өөрчлөгдөх хэрэгтэй. Эхлээд соёлыг авч ээж дараа нь гаргах юм байна тийм үү?
Тэгвэл одоо монголчууд ийм бохгүй юу гэхээр бид нэр өөрсдийнхөө юм хийгээл болчих юм шиг боддог байхгүй. Би тэрэнд амар дургу. Аргаа ядсан хүний хамгийн эцсийн зогсоол бол үнсэрхэг үзэл гэдэг үгэнд би бүр амар итгэдэг. Ягаад тэгэхээр масс ер нь бол масс жоох юм байдаг. Масс бол ийм байдаг. Одоо яг ийм ярьж байгаа юм ойлгоогүй байдаг байхгүй. Ингээл масса нөгөө замаад байгаа гэж бодох масс бол ер нь ийм байдаг. Тэгэхээр тэр масс дээр буугаад яг тэдний бодож байгаа зүйлийг нь ярина гэдэг бол ямар ч хувьсгалч хүний шинж биш байхгүй юу? Буцаж хойшоо сууж байгаа хүний шинж байхгүй. Тэгэхээр бидний одоо хөгжүүлээд байгаа юмнууд юу гэж би нэг залуутай бүр 10 жилийнхаа залуутай мэтгэлцэжсэн. Юу гэсэн чинь ингээд рок хөгжмийг бид нар ингээд шууд Монголтойгоо холиод шууд ингээд гарах хэрэгтэй. Эсвэл хувцсны брэндээр ингээд Монгол зураг наагаад бид нар гарах хэрэгтэй. Эсвэл юу гэдэг ийм R&B дуун дээр ингээ Монгол хэм маягийг оруулж ирээд ийм гаргаж ирээд ингээ явах хэрэгтэй. Миний бодлоор үгүй. За бид нэр эхлээд гадаадын төвшөнд танигтууц яг тэднэрт хүлээн зөвшөөрөх хэмжээний юм хийцэн байх хэрэгтэй. Яг R&B дууралт Америкийн R&B дууралт ямар яг тэрэн шиг хөгжим эхлээд хийсний дараа нь өөрсдийн соёлоор шүү дээ. Дараа нь нэмэх хэрэгтэй. Тэрнээс биш тэнд хүрээгүй байж байгаа нэмэх юм бол энийг хэн сонсох юм бэ? Одоо амарлаг гадаадын бүжчин байхад тэр бүжчин ингээд яма хийжлээ тэрний төвшөнд хийгээгүйс нэг жоохон дөнгөж эхэлж байгаа бүжчин Монгол хэм маяг хийчихэд ингээд бид юм дуураж юм гэдэг юм бол хэн сонсохгүй шүү дээ. Тэгэхээр энэ төвшөнд хүрсний дараа хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нэр зүгээр одоо байгаа энэ дээрээ зүгээр үнцэрхэг үзлээ гаргаад бүх юм дээр Монголын юм аваачснаагаал тэгвэл энэ яг үндснийх нэг масс дундаа амар гоё харагдаад байгаа байхгүй. Тэгвэл масс нь тэрийг авах худалдаж авдаг ч юм уу тэрний сонсоод зарагдаад тэр нь борлогдоод байгаа. Тэрэндээ тэр хүн ханаад байгаа байхгүй. Гэхдээ эн чинь нэг хүрдэн дотроо л ирээд байгаас шин зүйлийг оруулж ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр миний айгүй шүмжлэлтэй байдаг бас нэг юмнуудын тэр нэг юмнуудын нэг нь тэр юу ихээр бид нар ерөөсөө шин зүйлийг оруулж ирэх гэж хинч хичээдэггүй. Урлагт ялангуяа тэр. Урлаг цоо шин дууралт, цоо шин хэм маяг энэ дээр бүр бат зогссон энэ дээр амьдрцсан юм байдаггүй. Нэг дунд хит болохоор шууд яг нурмайгаа дуучдаг байхгүй, тайван болчихдаг байхгүй. Дараагийн дуун дээр бүр үнэхээр сэтгэл гаргаж явах хэрэгтэй. Ерөө хизээч тэгж өлсгөлөм яа дэ stay hungry, stay humble үгүйдэж тийм. Хизээч тийм юм бэ. Чиний үг сонсохоор Стив Джобсын үгнүүд санаанд ороод байна л та тий. Би Стив Джобсын ерөөс юм уншиж үзэх үзээгүй ном үзээгүй яриаг нь ч нэг юм үзэж байгаагүй. Гэхдээ зүгээр амьдралаас ойлгож аваад би нэг өөртөө амар сууд ярих бол өсөглөн бай тэнэг бай гэдэг байна шүү дээ. Яг зөв. Тэнэг хүн цоо шинийг гаргаж ирдэг. Намайг хүмүүс харангуут чи хийдтэй юу? 24-тэй. Одоо 24 хүрнэ. Тэгээд ганц би үгүй ихнэр хүүхдтэй. Ихнэр хүүхдтэй юм уу? Ийм студент юм уу? Тийм үү. Тэг чи ямар жоох хүүхчиг юм? Хувцас яриа мэрэ чи ямар тэнэг юм? Ямар хамаа байна тэр зүйл. Тэгээ айл бол гол нь шин зүйлийг гаргаж ирэх гэж байгаа бол ийм бэжээс л гарч ирдэг шүү дээ. Яг тогтсон системдээ баригдаг хүн хэзээ шин зүйлийг авчирдаг байхгүй. Тэгэхээр бид нар чинь мэдгүй би яг яриад их юм бол амар хэрэг хаад энийг хүмүүс үзэх юм бол намайг шууд муулах байх юм яа итгэлтэй баг. Гэтэ зүгээр яг ингээд жинхэнэ бодит харилцаа ийм л байдаг шүү дээ. Би яг ийм л байгаасаа гэж чинь ерөөсөө яг л би амар тулгаад иж магадгүй. Гэхдээ окей хэрвээ тулгаж байгаа бол энэ төгөөгийн одоогийн үзэл бодол байна те 2015 оны 8 сарын 11 12 мэдгүй энэ өдрийн үзэл бодол. Гэхдээ төг одоо юм байсан бол жилийн дараа энэс сайжирсан л байна. Энийгээ буруу байсан бол ойлгоцсон л байна. Тэгэхээр одоо ерөөсөө намайг шүмжлэх хэрэг байхгүй. Энэ төг ингээл донгосчл байвал ямар хамаатай. Гэхдээ жилийн дараа төг илүү болцсон байна. Тэр л хамгийн чухал. Хүн маргааштай сайжрал явах нь чухал болохоор энийг үзээд та нэг жоох юм ойлгосон бол сайн байна. Тэгээ маргааштай дахиад илүү болох нь чухал. Тэгэхээр шүмжлээч ямар ч хэрэггүй. Баярлалаа төг. Keep it real гэдэг шүү дээ. Баярлалаа төг. Наа чи бас хипхоп соёл ах л та ер нь бол жигнэсээ байдаг те. Аа. Би ярих гэдэг. За одоо манай нэвтрүүлгийн цаг харамсалтай дуусах гэдэг. Тэгэхээр ерөөхдөө миний хамгийн сүүлийн асуулт бол залуучуудад өгөх нэг зөвлөгөө байдаг чи хангалттай зөвлөгөө өгж байгаа юм шиг байна. Гэхдээ ерөөхдөө бизнес хий, ерөн шавнаасаа гарыг ямар нэг юм хий гэж байгаа залуучууд нэг зөвлөгөө өгөөч. Тэрний өмнө гэхдээ би дахиад нэг асуулт асуучих. За чамаас бол маш их пашн харагдаж байна л та. Тэгээд ер нь амар брендийг би сүүлийн жилүүдэд яг ингээд нэг сайн мэддэггүй байсан. Шууд л миний нүдэн дээр харагддаг болоод байна. Маш хүчтэй брэнд гарч ирж байгаа юм байна. Чи яг хувь хүнийхээ нэг өдрийн амьдралаа ярил хэрэг цагаа зарцуулж байна. Одоо нойр холбоо зүтгэж чинь гэдэг штеп. Чамаас ямар хөдөлмөр гарч байна? Чиний доор хичнээн хүн яаж ажиллаж байна? Энийг нэг тайлбарлаач. Доор ажиллаж байгаа бүжигчин багш нар гэх юм бол 20-оос 25 орчим. Банк студиудаар ингээд ажлуудад туслаж явж байгаа гэх юм бол 10 орчим хүн байгаа. Тэгээ доор бэлтгэгдчихэд ингээд бэлэн хөдлөхөд бэлэн бүжичээд гэх юм бол 200-аад орчим бүжичээд байгаа. Сургалтанд нийтдээ хамрагдаад надтай харилцаад бүх миний яриг сонсч байгаа хүмүүс юм бол 3-4 мянган хүмүүс бол байгаа. 3 салбар студи байна. Тэгээд нэгцэн 5 залуучууд байгаа үзэл бодолтой. Тэгээд асуулт юм уу те? Мөн. Тий, ийм залуучууд байгаа. Чи өөрөө яг хувийнхээ хувьд хэрэг ажиллаж байна? Энэ том багийг аппаратыг авч явах юм. Хамгийн гол нь
махруу зүтгээл ах биш. Work hard биш, work smart гэхгүй. Тэгэхээр миний бодлоор энэ сэтгэлгээний төвшин төг өрөх гэж амар олон цагийг ганцаар өнгөрүүлсэн байхгүй. Амар их зүйлийг бодсон байхгүй. Тэгэхээр миний хувьд бол нэг амар зүтгээл өнөө маргааш энэ халтуур орж ирж нэг тийгэх биш. Зүгээр л амар бодох айгуу чухал. Тэгэхээр би студиэр бол байнга байж байдаг. Гэхдээ нэг мухрын өрөөнд миний өрөө болохоор ингээ хав харанхуу. Тэгээд нэг шинэ жилийн шар гэрлүүлээд шүү дээ. Тэрийг хаасайг төөрөлөө тавьсан. Тэг хүн орж ирэнгүүт агаарч байхгүй мөрөөд игээл би сууждаг байхгүй. Тэгээд аль болох нөгөө урлагийн хүн өөртөө ярилцах цаг нь хамгийн чухал байдаг. Ганцаар л хамгийн сайн найзуудыг бид нарт. Тийм болохоор өөрөө өөртөө ярьж өөрийнхөө ертөнцийг олох айгуу чухал байдаг. Тийм болохоор тим орчинд бол одоо ер нь бол нэг юм ухаарлын 15 бол миний хувьд ухаарлын жилийн өгч байгаа. Би бүжиглэхээс илүү хүнтэй ярилцсан сэтгэлгээнийхээ төвшин өөрчлөлтөөр илүү анхаарч байгаа. Гэхдээ бүжиг бол угаасаа надад байгаа би 8 жил хийж байгаа, 7 жил хийсэн юм байгаа. Тэгэхээр энэ жил би нэг 6 сар завсарлаа гэдэг нэг амар хожигдчихгүй хүн намайг гүцээ гараад ирчихгүй. Яг тэгэхээр Монголд хүмүүс гадагшаа яваг байх би аль хэдийн гадаад яваад юм сураад ирсэн. Нөгөө левел нараа дээр байгаа болохоор жоохон тайван байж байгаа. Тэгээд олон сэтгэлгээгээ өөрчлөхгүй зүтгэл байхаар байгаад байгаа болохоор арай ухаалаг ажиллах зарчим олох гэж байна уу те. Одоо их бүр амар ажиллахгүй. Та нар багш нар ер нь хэдэн цаг байдаг вэ студ дээр? Ер нь өдөр 11-ээс өглөө 11-ээс орой 9-ийн хооронд бол байнга bijдэг те. Гэхдээ би ингээд ийм ярьдаг гэсэн миний үгийг манай студийн хүмүүс одоо хоёулынх нь уулзж байгаа энэс л өдөр болгон сонсож байгаа шүү дээ. Тийм учраас тэр залуучууд өөрчлөгдөв. Тэрэн дээр бол би амар бас шүмжлэлтэй. Миний үгийг хамгийн ойр байгаа хүмүүс сонсдог амар их сонсдог хүмүүс өөрчлөгдөв. Тэгээд миний үгийг анх удаа сонсож байгаа хүн амар өөрчлөгдөв. Хоо гэдэг. Тэгснэ цуг байдаг хүмүүс өөрчлөгдөв. Тэгэхээр яг надад буруу байна гэж би нэг боддог байсан. Гэхдээ гадаадын системд бол яг ингэж л явдаг. Өөрөө хүмүүс нь сурах гэдэг. Гэхдээ Монголын нийгмийн системд л яг буруу байгаа юм шиг санагдаад байна. Гэхдээ би бас энийг буруу шагаад өөрөөсөө алдаа байхгүй. Бас л өөрөө би буруутгачиж магадгүй л дээ. Гэхдээ яаж ч энийг би учрыг нь олгоно нэг. Тэгвэл тэгээ дараа нэг ярилцахдаа яг юу өөрчлөгдөв нэг динамикийн нэг сайн сонсноо тий. За тэгээд манай үзэгчдэд хандаад гараагаа ямар нэг юм хий гэж байгаа залуучуудад ганц зөвлөгөө өгөөч. Ганц зөвлөгөө юу? Алмаз айгүй олон талтай байдаг. Бүх талууд нь тэгшгэн. Аль ч талаас нь харсан зөв юм шиг харагддаг. Тэгээд чи амьдралыг ямар ч үзэхээс харсан зөв юм шиг харагдана. Чиний үзэл бодол. Гэхдээ чи алмазыг дээрээс нь хараад үзээрэй. Өөр үзэхээс хараад үзээрэй. 3D ертөнцөөс ч юм уу. Тэгэхээр ингэж харахад юу хэрэгтэй вэ гэж чам сэтгэлгээ чинь өөр төвшөнд байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар махруу зүтгээл авах биш. Нэг юм яриад өөрийгөө болсон гэж бодоол авах биш. Миний бодлоор хүний тарих гэдэг бол хушигтай ямар ч ялгаагүй зүйл. Зүгээр л хушиг шиг жижиг нэг юм зүйл. Тэгээд юм жоохон хүлдэг маяг. Гэтэ зөв чиглэл зөв сэтгэлгээ дээр авчиж чадах юм бол амар хөөчих боломжтой. Стив Джобс гэж ярьж байна. Янз бүр хүмүүс ярьж байна. Энэ хүмүүс зөв сэтгэлгээгээс л ямыг хараа сурцсан байсан хүмүүс. Тийм болохоор бид нар хүнээс зөвлөгөө аваад хүний үгийг дагаад хийх биш. Өөрөө бодож тунгааж сууж иж тэр зөв сэтгэлгээг нь өөрөө олж авах хэрэгтэй. Тийм хүмүүсийн үгийг олж сонсох хэрэгтэй. Тэгэхэд бид нар юуг сонсдог болсон байдаг вэ гэхээр зүгээр л яг энэ явж байгаа дуунууд, клип, телевизүүзэл, зар сонсоол юм тарих ашаад хэрэггүй юмар цэнэглээ сурцсан байдаг. Тэгэхээр аль болох тэр талаас сэтгэлгээг өөрчлөх гэж үзээрэй. Сэтгэлгээ хамгийн чухал амлыг би гуй. Тэгээд сэтгэлгээгээ л амар саварчдаг гэж байна. Тэгээд би яг бас дахиад цааш ярих гэдэг. За төгөө баярлалаа. Тэгээд амар гэдэг энэ хүчтэй одоо брэнд гэхээс илүү хөдөлгөөн юм шиг надад санагдаж байна тий. Энэ соёл революшны доор ингээд нэгдэж байгаа залуустай амжилт хүсье. Тэгээд их хотын соёлыг жинхэнэ утгаар нь Улаанбаатарт авчраасай гэж би хүсэж байна тий. Тэгээд ганц үчи баярлалаа. За. Тэгээд камерын ард сууж байгаа залуу баярлалаа. Тэгээд энийг үзээд та хэрэг нэг зүйлийг болж байгаа бол заавал лайклаа. Заавал шеэр. Яг тийм хүмүүс энийг сонсоог амар олон хүмүүс байна. Тэр хүмүүсийн амьдрал тэр л заавал нэг шиг байна. За баярлалаа.